Анх 5 жилийн өмнө машин авах гээд хайж исэн. Ер нь нэг дунд гарын жив өндөрдүүхэн машин авах сонирхож байсан. Нэлийн эрчимтэй хайж агаад яг санаанд таарсан машин олдохгүй байгаад тэгээд манай аав энд моторсын нэг хятад машин байна. Үйлдвэрийн аль биесны эрхтэйгээр борлуулт юм байна. Чи ирээд нэг сонирхоод үзгээд тэгээд нэг өдөр аавтай хамт оч моторсын энэ байран дээр ирээд машинаа сонирхож үзээд тэгээд ер нь бол таалагдаад ирсэн өдрөө гэрээгээ хийгээд худалдаж авч ирсэн. Тухайн үедээ сонирхож байсан машин болохоор нэг бол хэтэрхий үнэтэй болчоод тэгээд боломжийн үнэтэй машин таарахаар тэр нь жоо сэтгэл санаанд таарахгүй үзэмж жоохон муутай. Энийг сонирхоод үзсэн чинь нэгт шинэ машин байсан. Цоо шинэ үйлдвэрийн машин 0 км-тэй. Өнгө нь айгуу гоё таалагдсан. Тэгээд хэлбэр нь айгуу хөөрхөн, багажны багтаамж айгуу сайтай. Эмэгтэй хүнд машин худалдаж авахд засвар үйлчилгээ асуудал гардаг. Тэгээ засвар үйлчилгээгээ бид нар чи яаж хийх вүлээ? Нэг газараас машин худалдаад авчдаг. Тэгээ ямар нэг юм болоход гадуур засрын газар хайгаад явах. Тэгээ юу хаана юу болохоо байсан? Ядаж тосмааслаа эдгээр яаж солиулах вүлээ? Ямар шүр таарах вүлээ гэд. Ер нь тэр жах айгу хэцүү байдаг л да. Аль биесны борлуулагч дийлрээс нь тэгээ өөртөө засвар үйлчилгээгээ хийдэг газар гээд сонссон чинь тэр бас нэлийн худалдаж авахд бас төлөв зүзүүлсэн гэх юм уу? Оч моторсын хувьд болохоор сэлбэг нь бол бэлэн байж идэм билээ. 5 жилийн хугацаанд урсгал үйлчилгээг аваад явсан. Одоо тосмаас солиулах ч юм уу тиймэрхүү үйлчилгээгээ л аваад явж байсан. Засвар хийгдэх ер нь шаардлага юусаа гарч байгаагүй. Өнөөдрийн хүртэл энэ машиныг авсандаа ер нь нэлийн сэтгэл хангалуун яваа шүү. Бензин эдэлт нь өвөлдөө нэг 12 идээд байх шиг байна. Тэгээд зундаа болохоор шулуун зан дээр 7-оос 9 идэж байгаа. Тэгээд өвөл ямар нэг асахгүй унтарч исэн тохиолдол юусаа байхгүй. Өвөл хөдөө замд явахаар амар сийгээд байдаг штэ машинууд. Миний өмнө унжсэн машин жоохон хуучин байсан. Тэгээ жоохон сийгдэг хүүтэн байсан. Тэгээд энэ машины хувьд болохоор битүүм жирийн гайгүй санагцсан. Манай монголч нөгөө нэг төгжрэлтэй зогсоолын асуудалтай газар штэ. Тэгээд зогсоол дээр бол бараг ако орсон занд, пүрүүс орсон занд ороо зогсч. Тэгээд эмэгтэйний хувьд чинь нэг газар очиад маневр ийн гэдэг чинь айгүй төвхтэй байдаг байхгүй юу. Тэгээд надад бол маневр айгүй сайтай машин учраас айгүй таалагддаг. Тэгээд ямар нэгэн асуудал болоход буцаад хандах газартай байсан учраас миний хувьд нэлээ ингээд 5 жилийн хугацаанд айгүй сэтгэл амбар машин олж байгаа байхгүй юу.